X-Studio Production үзүүлж байна. Ямар олуулаа ирвэ. Сайн байцгаана уу? Энд бүр энэ дээгүр хүртэл гараад ирсэн. За. Телевиз, радио, сонин сэтгүүл, FM сайтуудаар ховсчин бархуугийн талаар сонссоо та бүхэн надад ховсдуулахаар ирсэнд баярлалаа. Өнөөдөр та бүгдийг үзэхэд би бэлэн байна. Сая ингэж ороод ирсэн. Багтаашээ! Яава, та жирэмсэн үү? Үгүй. Та өөрөө ч мэдээгүй штэ. 3 цагийн өмнө жирэмсэн болсон байна. Баяр хүргэе. Гайхалтай. Эхнийхээ хүүхдийг гарч ирвэл одоо эрэгтэй ч үү, эмэгтэй ч үү бармаа гэдэг нэр өгөөрэй заа юу. За баярлалаа. Тэгсэн яг одоо энд сууж байгаа энэ эгчээс бас нэг зүйл сая надад мэдэргэлээ л дээ. Танаас хүнд 5 буян байд юм байна. Насны буян, ханийн буян, үрийн буян, эдийн буян, эрүүл мэндийн гэсэн энэ 5 буян хүнд байдаг бол тэр 5 буян миний эгчид Чингисэн байна. Баяр хүргэе эгчид. Аз жаргал хүсэн өрөө урдуудаа аз жаргалтай амьдраараа гэж өрөөж байна. Тэгээд та бүгдийг алга дашсан чи бас нэг зүйл надад мэдрэглээ. Тэр юу вэ гэсэн зарим нэг нь та бүхэн сая ороомог ийцсэн юм уу? Яг тийм мэдрэмж надад өрж шүү. За баярлалаа. Тэгээд бүгдийг чи үзэхэд би бэлэн байна. За эхнийх нь хүмүүс ороод ирээрээ. Баярлалаа. Ла. Сайн байцгаана уу? Сайн байна уу та? За та хоёр ямар асуудлаар явж байна? Би нөхрийгөө танд үзүүлэх гэсэн. Болгүй яг ийшээ суу. Ийшээ суу. За манай нөхөр урчин гэртээ оноогүй. Өглөө үүрээр 7 цагт нүв нүцгөө орж ирсэн. Нүв нүцгээ? Тий. Бүр ингэж үү? Үгүй энэ хавирах чинь байсан шүү дээ. Тэгээд одоо хамгийн гол нь би өөрөө юу ч санахгүй байгаа. Орой ажиллаа тараа явж ирсэн сан чинь тэгэл мэдэхгүй байна. байна уу? Юу та өндөр байшингийн доогуур барьж байгаа барилгын доогуур явсан бол дээрээс юу хүм унж ирээд бас таныг гимтээгээд тэгээд та юмаа санахгүй байж болно л та. Ямар нэгэн гадны нөлөө хүчин зүйл одоо тийм шинж тэмдэг байна. Байсан. За юу байсан? Өглөө орж ирэхдээ өвдөг нь ингээд улаацсан байсан. За. Тэгээ би бодсон. Нэг амар амтантай л таарчтэй гэж. Бүр харин амтан байсан ч байж магадгүй. Тэгэл тэр муухай амтан үсрээл миний нөхрөөс зүгдсэн. Энд чин даахгүй сөхрөөл унсан байгаа юм. Тэгээ энэ наашаад улаацсан. Өвдгнээс улаацсан аа. За. За тэгснээр нөгөө амтан аваачаад ингээд тэрсэн амтан чинь ингээд майцсан юм шиг байна. Бүр ингээд амар удаа ярив. Алуу харъя да. Тийм байна. Юу ч юм ажаа ийцсэн байна шүү дээ. Яана. За тийм байна. За тэгчээд дараа нь бүр энэ хүзүүн дээрс нь ингээ хазаа ицсэн. Тийм. Бүх няц. Алуу харъя да. Тийм байна шүү дээ. Шимтсэн байна шүү дээ. Гэхдээ шимцгийг нь хацсан бай тийм байна. Энэ амар амтныг л олмоор байна. Энэ амар амтныг. Одоо энэ ч одоо миний жигтэйхэн сайн мэддэг амтан байна да. Энэ амтныг олох хэрэг байна уу? Байна. Бүр олоод барьж явмаар байна. Үгүй та өөрөө тэгж хүсэж байгаа юм уу? Энэ амар амтныг барьмаар байна. Тэгвэл надад ч гэсэн сонирхол төрчлээ. Зөв. Та хоёр сууж. За. Та хоёр яг зөв хүн дээр ирсэн байна, тийм ээ. Та бүгдийн ирэх болсон шалтгаан болсон ховсчин цагийг би та бүхэндээ харуулахдаа таатай байна. Энэ цагны хүчээр бид бүхэн өөрсдийнхөө хүссэн үе рүүгээ очиж, тэр үе рүүгээ орж, тэрэнд юу болсон тухайгаа мэдэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь та яг тэр өөрийнхөө хүссэн үеэ бодоод энэ цаг руу сайн анхааралтай харах ёстой. Буцаад орж болох юм байна. Тэгвэл яг тийш хараарай. За байна. Ороо. Ховсон. Үгүй манай ихнэр яач юу? Үгүй чинь танаа ихнэр чинь танаас төрүүлээд ховсонд орчлоо шүү дээ. Тэгэхдээ шууд сэрэж болдгүй юм. Түр харъя. Байна уу? Энэ цагдаагийн газар уу? Манай нөхөр гэртээ ирдэггүй. Нэрийн онон гэдэг. Өө намаа асуусан байна. Гадаад байдал нь үү? Өө намхан биш, нэлээ өндөр. Буруу яриад шнэ. Тий, их өргөн гоё цээжтэй. Үгүй шүү дээ. Тий, их булчинлаг. Тэр секс бак бак нь бол амар ялгаралтай. Ингээ буруу мэдүүлэг өгөхлөө би яаж олдох юм бэ? За эргээ ярив. Байна уу? Энэ моргу. Танад онон гэдэг нэртэй аятайхан биетэй зогсож очив уу? Ээжээ. Чи юу ярьсан бэ урчин? Аятайхан цогц гэж ямар юм байсан бэ ч одоо? Өсвөн та нөхрөөсөө төрүүлээд ховсонд орчлоо. Уг нь та биш та орох ёстой шүү дээ. За зүгээр санаа зовсны хэрэггүй. За тэгэхээр та урд чинийхээ бодлыг бодоод ийшээгээ анхааралтай хараад урд чиний бодол руугаа ороо. Та нар хэдэн саяулаа миний араас хөөцөж гүйж юм те. Би төрүүлэндээ. Байц. Танаа нөхөр чи өөрийнхөө бүр баг балчир насныхоо үе буюу бүр эр бэлгийн эс буюу спермацоидын өрөө очсон шүү дээ. Би төрүүлэндээ явс хэдэн саяулаа ясаа одоолаа. Би хүн болтой. Би хүн ёо.
ээжигээ ханд очиад наалдчихлоо. Миний ээжийн хан ямар гоё дулаахан зөөлх юм бэ? Иви ингэж хүн болжээ хөрх. Нөгөө амир амтны олсон уу? Арай олоогүй байна. Хөш миний ханаа. Чи чин тэр сперматозоидынхаа үед ёстой дайчин амтан байсан юм биш. Одоо байхгүй шүү. Тийм үү. Ер нь бол хүн бол одоо бэлгийн стерил хамгийн одоо сэргэлэн хүн болдго юм штэ. Тий энэ чи анх надтай танилцахтаа хүртэл даруухан ном миний араас тэгэл ундрмаа суйлда, ундрмаа суучгалда, ундрмаа тхүү гууж штэ гэж дагаа яваад идэг байсан шүү. 5 жил явсан. Тэгээд намайг чинь гуух амтан байхгүй суусан штэ. Ороод Гайхалтай түүх вэ шүү. За тэгэхээр та яг өөрийнхөө хамгийн ойр үеийг очих чинь шүү. Урдчныхаа бодол руу ороо. Йой. Ондрма болоо шүү чи. Би өөр хүн тайлцаа гэдгийг би чам 5 жил хэллээ шүү чи. Чи болоо би цэцгээ тайлцсан шүү ондрма болоо чи. Чи согтол дээр над руу ингэ тайлцгаа болоо шүү чи ондрма. Үгүй чи бүс тасалтай шүү чи. Өч ондрма болоо. Ондрма бүс. Ой чи бүс тасалтай. Йой ондрма болоо. Ондрма бүс. Болоо. Ондрма. Нөгөө амир амтны олсон. Олоогүй төөрөөлэн. Тэр яаж тийм бэ тэр? чамаас гуй. Чи тэр нэг амар амтныхаа үе рүү ороод алаач чи. Миний амар үе рүү бодогч. Зүгээр. Над дээр ирж ховсчулж байгаа хүмүүсийн бүх амьдрал надад харагддаг учраас би нууцыг чандлан хадгалсан заяа. Тэгэхээр та нэг зүйлийг ойлгохгүй. Та өөрийнхөө хамгийн ойрынхоо үе рүү очиж байгаа байхгүй. Урд чинийхөө бодол руу л өрдөөсөө. Энэ чи хамгийн ойрын үе байхгүй та тийм ээ. Тэр энэ лүү харж байгаад энэ цаг руу анхаарлаа төвлөрүүлээ. Хамаг оюун бодол санаагаа төвлөрүүлж байгаа. Энэ өргөмжөд өөрөө орчиж байгаа мах та. Ямар гажигтай хоёр хүн орж ирээд над үзүүлэх гээд байна аач. И ч одоо нөхөр нь хүнтэй яваад хүүхэнд маажуулаа шимүүлсэн байгаад ихнэр нь мэдэхгүй. За үтсэн болгоод гаргая да хөргий. Нөгөө амир амтна олсон уу? Олчих шиг бодлоо. Чи ундрама бүр ойлгож байна. Би өөр ямар ч гэсэн орно. Өөр орж байгаа би заавал үзүүлэх юм байна. Яач вэ? За ажил дэртгэд авснаа сайхан. Замаар дэлгүүр ороод махаваад гэртээ хараад ундрмаадаа сайхан хоол хийж өгнөө сайхан. Хүүхнүүд над руу хараад байгаа байхгүй шүү. Би их нэртэй шүү аа. За би арих уухгүй. За таксич ч юм уу яад юм бэ гэрлэг. За дэмий мөнгө үрж яхад тэрний оронд энэ бүр ундрмаадаа юм авч өгсөн дээр. Үй. Гадраас бөгж оллоо энийг ундрмаадаа өгснөө сайхан. За гэрлүүгээс сайхан сэнгэл авгаа харьчнаа сайхан. За бисгүй минь энэ яг урд чинийхээ бодол руу орчлоо шүү. Харин тэглээ гэхдээ энэ чи одоо атгахтаа гэж штэ. Гэрлүүгээ хот штэ манай гэр чинь. Манай эдний ажил нь офицеруудад ордон манай гэр чинь бүр 5 шил. Тэгвэл цаг хугацааг хурцсахгүй болохгүй маань. Хурцаараа цаг хугацаа хурцаараа. Одоо удаашруулъя. За тэгээ цаг хугацаа хэвийн хурданд очороо. Я бурхан бүсэг. Ондрама мэн бити буруугаар ойлгочоос я бурхан бүсэг. Ямар ч гэсэн гэр орлогоо 108 мөргөд уушлахгүй 108 мөргөж харина яадны. Я бурхан бүсэгтэй. Гэрлүүн мөлхүүлэх юм уу? Яха одоо бас. Бурхан бүс нөгөө амир амтны олсон. За бараг л оллоо. Хааван тэр амтаа. Чи хүрлэхүүдэд таарсан байж штэ. Хүрлэхүү. Тий. Бас нэг амар юм олсон. Чи чи надад орой олголт нэг юм жижиг сужиг юм авчирч өгөөл өгдөг өссөн. Газраас хусаад өгдөг өссөн юм биш. Тэрийг харж байгаа дэрья. За тэгэхээр би нөхрийг чинь бас буруугаар ойлгож байсан байж шүү. Энэ сайхан ханиа хайрлж яваарай. За тань тэр ядаа. За зүгээр. Та үнээр гайхамшигтай ажилт юм байна. Тэгэлгүй яг уу. За Олон хүнийг энэ буруу ойлголтоос дараагийн хүмүүс. За түргэлээ. Дараагийн хүн ороод ирээрээ.